За, шинэ оны мэнд зөвхөрлөө. За, юу болж вэ? Контент хийгээд одцсон. Завгүй байлаа. Тэмчтэй байлаа. За, автоматаар сонь сайхан юу байна? Таны хувьд яг энэ 26 он гарчлаа шүү дээ. Гарснаас хойш яг ямар ажлууд ерөнхийдөө хийгдэж байна? 26 он ер нь яг ямар хөө болохоор байна? Ер нь бол одоо яг шийдвэр гаргах цэг дээр явж байгаа. Ер нь ингээ харах юм бол Дональд Трамп юу болохын тодорхой. Дараагийн сонгуул дээр ялагдана. Ерөнхийлөгчийн судал алдах бах. Тэгээ энэ жилийн сүүлээр ч юм уу дараа жилийн ихээр. Тэрнээс өмнө бүр ингээд огцроод өөрийнхөө өршөөч магадгүй. Тэгээ JD Vance ерөнхийлөгч болоод тэгээд нэг амар том аюул харагдаж байна. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуул дээр Америкийн арчлан нам ялч магадгүй. Тэд нэр жоохон мэдрэл муутай социалист хүмүүс. Тэд нэр тэгээ ялчих юм бол Америк улс, Америкийн эдийн засаг ер нь бол хогийн циклүү бүр эрчтэй явах нь айгүй ойлгомжтой харагдаж байна. Ерөнхийдөө тийм юм бодогдож байгаа. Тэгээд энэ Дональд Трамп ба Израиль еврейчуудыг эхлүүлсэн дайн нэг талтай амар том боломжууд гаргаж ирж байгаа. Нөгөө талтай амар том эрсдлүүд гаргаж байгаа. Нилийн их хөдөлгөөн үүсгэж байна. Тэгээд тэр хөдөлгөөнийг зөв таамаглах ёстой. Тэгээд аажмаар хөдлөхгүй байгаа учраас зүгээр нэг гинтийн том давлгаа ирж байгаа учраас зөв хөрөнгө олт хийх буюу зөв арилжаа хийх нь ер нь бол хэцүү. Нэлийн мэдрэмж шаардж байна тийм ээ. Амар их туршлага, сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Тэгээд тийм ертөнцид одоо ирсэн байна. Юу шиг санагдж байгаа юм бэ гэх юм бол энэ 7-8 он шиг санагдаж байна. Энийн араас ямар цаг үе шиг санагдж байгаа юм бэ гэх юм бол яг 22 он Орос Украины дайн эхэлж байхад айгүй адилхан санагдаж байна. Тухайн үед S&P 500 15%-аар унсан. Dow Jones Index 12%-аар унсан. Бусад хувьцаанууд бүр хүчтэй унсан. Европын хувьцаанууд амар навс унлаа. Евро, долларын ханш, энэний араас төгрөгийн ханш бас 2800, 2850-аас 3300, 3400, 3500, 3600, нэг хэсэг бүр 3700 руу явж ирсэн. Ерөнхийдөө тиймэрхүү харагдаж байна. Автоматагийн хөрөнгө оруулалтын багц эсвэл макро буюу эдийн засгийн орчин ер нь бол тийм мэдрэмж надад өгч байна. Гэтэ нэг автомат аппликейшн дээр л одоо сүүлийн он гарснаас хойш бол 2 дахь удаагийн зөвлөгөө ороод ирлээ шүү дээ. За зарим харилцагчнуудын хувьд бол Tesla-г авцаа яагаад гарч вэ? Гэдэг зүйл аягүй их асуулт орж ирсэн л дээ. Амар хариулт нь аягүй энгийн. Нефтний үн ханш өсөөд инфляц өсөөд тэгээд царилан орлого авдаг хүмүүсийн орлого нь ингээд хэвдээ үлдэнэ. Хоол, хүнс бүх юмны үн өснө. Энэгээр дамжуулаад хүмүүсийн керманд харьцангуй бага мөнгө үлдэнэ. Одоо монголчууд энэ гашуун амтыг аягүй сайн мэдж байгаа. Энэгээр дамжуулаад хүмүүсийн керманд хангалттай мөнгө байхгүй болно. Тэгээд юу гэдэг юм бэ гэх юм бол хуучин машина илүү удаан ундаг. Шинэ машина авдаггүй. Хоёр дахь машина авахгүй. Машина бүр зардаг. Тэгээд ийм эдийн засгийн цаг үеэр юу болдго юм бэ гэх юм бол хуучин машины борлуулалт явагддаг. Тэгээд Монголын эдийн засгаас бас харж болно тийм. Манай Монголд орж ирдэг, зарагддаг машин дийлэх хаанаас ирж байгаа юм бэ гэх юм бол Японоос хуучин машин. Тэгээд яагаад гэж байгаа юм бэ гэх юм бол манай улсын инфляц өндөр, орлогын түвшин бага. Тэгээд эдийн засгийн савлгаа болоод ирэх юм бол инфляц Монголд бүр өндөр болдог. Тэгээ энэгээр дамжуулаад за нэг харьяар ч юм уу RX авчия гэж бодож исэн хүмүүс за дахиад плюс унахаас та гэл. Тийм учраас машины борлуулалт буурна. Айгүй энгийн. За тэгээд нэмээд энэ Middle East тэр Арабын тэр хэсэгт болж байгаа нэмээд хятад ер нь дайн юуны араас явж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд хятадын хямдхан газ нефтийг зогсоох гэдэг байхгүй. Тэгээд ер нь бол энэ ширүүцээ явах юм бол хятадууд улам их
арга хэмжээ авна. Тэгээд экспорт дайн юунаас эхлэх юм бэ гэх юм бол хоорн эхлээд пууж цэрэг сум явуулдаг. Эхлээд худалдаагаар явчихдаг. Тэгээд ер нь бол явагдаж эхэлэх гэсэн. Тийм тэгээд Америкийн эдийн засагт явж байгаа процессууд нэлээд их Хятадын эдийн засагт амар уялдаатай. Хамгийн гол нь үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, түүхийд тэгээд ер нь бол юм технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд Хятадаас 100% хараад эсвэл 80% хараад тэгээд Хятадууд хүсэх юм бол тэр экспортуудаа ингээ зогсоох эсвэл хязгаарлах магадaltaй. Тэгээд энэгээр дамжуулаад технологийн компаниуд эндээсээ хохирч магадгүй. Тэгээд Tesla тийм компани. Тэгээд өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Tesla-гийн хувьцаа манай багц дотор байсан. Бүр ёроолтой бид нэр бараг 195 $200 авч ирсэн 220 230 200 хэд. Тэгээ 398 400 хэдэн доллараар ингээ гарч ийна гэдэг чинь зүгээр дэжгүй. Тэгэхээр нэг яг зарим хүмүүсийн хувьд илүү өндөр ханшин дээр онгодоо буцаага зарж байна, ашиггүй гарч байна гэсэн хүмүүсүүд байгаа. Гэхдээ энэ дээр яг юу гэж хэлэх вэ гэхээр тухайн байгууллагууд маань хизээ орж ирээд буцаагаад хизээ гарч байгаа гэсэн нэг том зургаар нь үндсэн статистикийг харах нь зүйтэй болов гэж бол харагдаж байгаа. Тэгээ хүн ерөөсөө харилцагч бол би хэд дээр авчаа, би хэд дээр зарчаа, би ашиггүй гарч байгаа биш үү гэсэн асуудлыг аяг тойроод байгаа байхгүй юу? Тэгээ үргэлжлүүлээ ярих юм бол энийг баг гандан дээр бурхантай ярих хэрэгтэй шүү дээ. Ягаад миний бүх хөвц өсөхгүй байгаа юм бэ гэд бурханаас энийг асуух юм бол тэгээ бурхан юу гэж хариулах юм. Тэгэх юм бол чи яах гэж хөвц авсан бэ? Тэ. Тэгээд контент болгон дээр би үргэлж хэлдэг. Ийм дээшилдэг, доошлдог юмыг авмааргүй байгаа юм бол манай автомата дотор 100% бондтэй жилийн 18, 19, 20% тий татварын өмнөх өгөөчтэй тийм багц байгаа. Тэгэх юм бол тийм юм ерөөсөө ярих хэрэггүй зүгээр миний хүү хизээ орж ирэх юм бэ гэл тэгээ болоо. Тэгээ нөгөө нэг хамгийн гол нь гадаад тавьцааны хөрөнгө оруулалт хийж байгаа харилцаач нар байна. Би ер нь яг ямар хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа буюу урт хугацааны циклийг хараасаа л гэдэг зүйлийг дахин зөвлөдөг тийм ээ. Тэгээд угаасаа хизээ нэг цаг Tesla руу буцаагаад орно. Elon Musk ирүүл тий саруул ингээ байх юм бол хизээ нэг цагт буцаагаад орчин. Гэхдээ тий дундчаар манай харилцагч нар ер нь бол нэг $270-аас $290 орсон юм. Бидний одоо нийт харилцагчийн ингээ дундаж худалдаа авсан ханш. Тэгээд $398, $400 доллараар гарч ийнэ гэдэг чинь миний хувьд бол окей ажиллаа хийсэн байгаа гэсэн. Тэгээд дундуур нь яг өнгөрсөн 7 хоног юм уу 2-7 хоног өмнө авсан хүмүүс байгаа. Тэ ингээ гарах байсан бол чи яагаад миний багц руу Tesla хийсэн юм бэ гэж хэд хүмүүс асууж байгаа. Тэгээд тэр хүмүүс бас юу хэлэх ёстой юм бэ гэх юм бол би ирээдүйг харж чадахгүй. Тэ одоо ингээд за ингээ Израиль, Америкчууд тэ эрт 7 хоногт дан хийнэ гэж мэднэ гэдэг чинь би гэртээ нэг вангата байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд гэртээ вангата хүн миний мэдхэд байхгүй. Надад ч гэсэн байхгүй. Тэгээд за окей геополитик юм болж байна. Тэгээ ийм эрсдэл гарч ийн. За окей энэ компаниудыг хасах хэрэгтэй байна. Ийм юмнуудыг оруулах хэрэгтэй байна. Тэгээ одоогийн багц дотор ер нь нэлийн урт хугацааны юм ба дахиад орцсон байгаа. Ер нь Европын эдийн засаг амар хүндрээд эхэлсэн. Евро унана. Европын бондууд унана. Евро сулрна, доллар чангарна. Тийм ч бас яг энэ дээр ерөөд арилж ийсэн байгаа. Тэгээ энэ шинээр багц руу оруулсан юм хамаагүй бага савлгаатай. Тэгээ ааж маажмаар ингээ явдаг. Тэгээ яг ийм үед энэ айгүй хэрэгтэй. Нэмээд түрүүн хэлжсэн тэр инфляц нэмэгдээд яваад гэх юм бол. Тэгээ угаасаа эх сарын нефтний импорт манай Монголын дизель 92, 95, 98 бүгдээрээ 30-40-аар өснө. За тэгээд одоо би яг мэдчихээн сарын дараа бензиний хомсдол болно. Эсвэл колонкууд 92-оо зарч чадахгүйг нь улс төрчнөр юу гэж хэлэх юм бэ гэх юм бол та нар ингээд ард түмнийг ингээд саагаад магаад байна гэл янз бүрийн ингээд яриа явчин. Гэхдээ бодит юм юу юм бэ гэх юм бол одоо тий дизелийн үн ханш 30-40-аар өсчлөө. За тэгээд тэрийг хин төлөх юм бэ гэх юм бол эцсийн хэрэглэгч төлнө. Тэгээд тэр колонкууд нефт импортлог компаниуд зүгээр дамжуулагч чейнжүүд тэд нар үн ханшаа өсгөжл таарна. За бензин дизелийн үн ханш 30-40-аар нэмэгдчих юм бол уул уурхай илүү өртөг өндөртэй болно. Хүнсний үйлдвэрлэл илүү өндөртэй болно.
Юмыг агаас B рүү тээвэрлэх нь илүү үнэтэй болно. Тэ? Дэлгүүрийн тавир дээр бараагаа тавих нь илүү үнэтэй болно. Ажилтнгаа иш тишээ зөөх нь илүү үнэтэй болно. Онгоцоор иш тиш нисгэхээр ингээд илүү үнэтэй болно. Тэгээ энэгээр дамжуулаад юу хэлэх гээд байна гэвэл бүх үртэг нэмэгдэн, ашиг буурна. Бүх юмны үртэг нэмэгдээд эхлэхээрээ тэ Монгол банк, Монголын улс төрчинд юу хийдэг юм бэ гэх юм бол нэг талаараа колонк бензин импортлагч компанийг буруутгадаг. Нөгөө талдаа төрөө хэвлэдэг. Тэ? Тэгээд төрийн ханш маань сулардаг. Тиймэрхүү юм болно. Тийм учраас бас автоматикийн хөрөнгө оруулалтын багц дээр эрсдэл багтай юмнуудыг дийлхүү оруулсан байгаа. Хувьцааны хувиа нэмүүлсэн. Нэмэгдэж орж иж байгаа. Ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэгээр дамжуулаад хэдүүлээ доллар худалдаж авч байгаа. Тэгээд энэ тэр арабын дайн маргаа хурдан дуусахгүй юм бол юу нэг аягүй тодорхой юм бэ гэвэл Монгол долларын хомсдол үүснэ. За тэгээд энэ долларын хомсдол үүсгэхээс өмнө бид нар юу хийсэн бэ гэх юм бол багцлууга доллар нэмлээ. За. Хоёрт нь гэх юм бол за контент үйлдвэрлэхгүй нэлээд хэсэг хугацаа явагдсан байгаа. За миний санджаар бол 25 оны нэг намраас гэх юм уу, намрын сүүл сараас эхлүүлээд ерөнхийдөө контент хийхгүйгээр та яг ямар ажил дээр суваа, яг юу гарах гэдэг магадгүй одоо таны хүлээж байгаа асуулт болгоны тэгээ нийтдээ юу юм бэ гэх юм бол асуудал болгоны цаана хүмүүсийн асуулт бас байгаа шүү дээ. Яагаад миний бүх хувьцаа өсөхгүй байгаа юм? Тэ яагаад ирээдүйг мэдэхгүй байгаа юм бэ гэсэн асуудлууд дээр үндэслээд одоо бас тодорхой хэмжээний тайлбар өгч जैन. Тэгээд ирээдүй яах юм бэ гэдээ сая хариулчлаа. Нэгдүгээр хүмүүс нэг инфлюенсер гэж хэлж магадгүй. Гэхдээ би л өөрийнхөө инфлюенсер гэж юу ч ойлгохгүй байгаа. Би бол насаараа YouTube контент бол хийхгүй. Тэ мэдээж нэг нөө зайлшгүй шаардлагатай юм. Тэ би бас тэрнээс урам кайф авдаг. Гэхдээ өнгөрсөн жилийн 11 12 сард надад илүү их урам, илүү их фокуслох юм гарч ирсэн. Ерөнхийдөө энэ хибл ойхын дараагийн төвшөнд амар хүчтэй гарлаа. Тэгээд ер нь бол би юу хийдэг юм бэ гэвэл 2024 оны ихээр би юу шийдсэн юм бэ гэх юм бол за YouTube дээр 100% төвлөрөх хэрэгтэй юм байна. Тэгээд YouTube дээр 100% төвлөрсөн. Өдөрт баг 3-4 видео гаргаж ирсэн. Тэг мэдрэл муутай юм шиг. Тэгээд ер нь бол ягаад миний контент, миний YouTube channel 20 мянган дагагчтай юм бэ гэд миний ядаргаа хурж ирсэн. Тэгэл за ядаж save play button 100 мянган дагагчлаа явчих. Тэр ерөөхдөө хийчлээ. Окей, за би ийм хийж чадах юм байна. Болчлоо. Тэгээд дараагийн challenge юу юм бэ гэх юм бол одоо ерөөхдөө технологийн компани болох хэрэгтэй юм байна. Өмнө бол дана программистуудаас хараад амьдэрдэг байсан бол тэгэл та бүгдээрээ мэдж байгаа автомата төгс аппликейшн уу, ямар ч алдаагүй ажилладаг аппликейшн уу, тэ? Ингээд ус цас ингээд апп шиг ажилладаг үгүй, тэ? Яагаад гэх юм бол Монголд мундаг программистууд аягүй хомс, тэ? Олдож байгаануудын цалин аягүй өндөр. Яагаад гэх юм бол бүх компаниуд бас яг адилхан апп гаргыг их мэдчихлээ. Тэгээд дуудлага худалдаа явж байгаа программистуудын цалин байлан аппликейшн хөгжүүлэх хүртэг амар өндөртэй. Гэхдээ өнгөрсөн 11 сард 12 сард хэмэл ухаан дараагийн түвшинд хүрсэн. Тэгээд окей. За программистаас хараад амьдрах юм байна. Энийг ерөөхдөө тэрч ойлгоё. Тэгээд хэмэл ухааны ертөнцид амьдардаг хүн зайлшгүй болох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол болохгүй юм байна гэж шийдвэр гаргасан. Тэгээд мэдрэл муутай юм шиг өглөө 9-оос орой 11 10 хүртэл ерөөхдөө тэр ертөнц рүү all-in хийгээд орсон. Тэгэл үр дүн аягүй дэжгүй. Аягүй гоё. Одоо нэг боловсролын бүтээгдэхүүн одоо гарч байгаа. Автоматагийн дараагийн аппликейшн эцсийн шатанд одоо явж байгаа эцсийн шалгалтууд нэг хийгдэж байгаа. Тэр одоо бас гарч ирнэ. Тэгээд химэл ойхаан дээр үндэслээд нэг химэл ойхаан Идэр Батыг одоо ерөөхдөө зохиогоо дуусч байгаа. Орлож байгаа гэсэн. Орлуулж байна тийм ээ. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол нэг ядаргаатай юм. Хөрөнгө оруулалт хийх амар стресстэй. Арилжаа хийх амар стресстэй. Тэгээд үргэлж би яаж явдаг юм бэ гэх юм бол энэ шийдвэр зүг үү?
Тэгээ хүмүүс нь одоос ингэ асуудаг за эдрээ хэдэн мянган хүмүүсийн ингэ мөнгөийг чи зүгээр ингэ удирдаад байна амар easy харагдаж штэ. Нөө тийм амар хүн бишээ. Цаана ингэ үргэлж ингээл энэ зүг үү за энэ яах болоо ингээл. Тэгээд амар сони амьдрал заяа. Ингээд шийдвэр нь зүв байж магадгүй. Гэхдээ хувьцаанууд нь хөдөлдөг. За нэгдүгээр. Тэгээ ингэ эргэлзээд хэлж байгаа. Шийдвэр зүв байсан юм уу? Би тэнийг юм. Тэ. Хувьцаа нь унаад эхэлнэ. Тийм бол би үнэн тэнийг юм аа тий. Би ерөөхдөө ийм юм хийх эрхтэй юм уу гэл нөгөө англиараа тэрийг нөгөө imposter syndrome гэдэг нь шүү дээ. Би энд ерөөхдөө одоо нэг яг шинээр ажлын байрлал орсон хүн гэдэг би ерөөхдөө энэ байх ёстой юм уу? Би яг ингээд дараа гэл үргэлж тийм эргэлзээ байгаа. Тэгэл би ингээд судалсан бүх томоохон хөрөнгө оологч юм уу жижиг дунд зэргийн хөрөнгө оологч тэр бас байгаа юм билээ. Надад ч гэсэн байгаа. За нөгөө талаасаа хувьцаанууд нь аюугаа ингээд яваад эхлэх юм бол өсөөд эхлэх юм бол тэгэл нөгөө сэтгэл зүй яадаг юм бэ гэх юм бол эдрээ тэгээ эргэн тойрны хүмүүс эдрээ юм мундаг өстөө яг чи ирээдүй ванга манга гэл янз бүрийн юм хэлэлт би ингээд аваад юу яриад байгаа юм бэ гэхдээ хаяа нөгөө өндөр ашигтай арилжаа хийгээд ирэхээр нөгөө сэтгэл бас хүр явчихдаг хувьцаанууд нунаад ирэхээр бас ингээд хэмэрчдэг тэгээ юу болох юм бэ гэх юм бол хаяа амар гоё ааштай хаяа амар муухан ааштай тэгэл ингээд тэгж амьдрах амар тэнэг депресс нөгөө ингээд тий сүултээ ингээ хүмүүс за захирал өнөөдөр сайхан ааштай юм уу муухан ааштай юм уу тий ингээд дээрээ гэсэн тэгээ хүүхдүүд бас яг адилхан за өнөөдөр тэгэл сайхан ааштай юм байна штэ хувьцаанууд өссөн юм уу гэсэн чинь тийм ээ гэл тэгээ ингээд тэгж амьдрах амар тэнэг яг ч тэгж амьдрах юм гэсэн юм байгаа тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол нөө Jim Simons гэдэг хүний би өгтлээ ингээд судалж байгаа. Тэр хүн бас MIT төгссөн. Одоо Америкийн номер 1 математик, физик судлаачийн сургууль бас гоц ухаантай. Америкийн тагнуулын газарт бас ажиллаж байсан. Тэгээд статистик, тэ математик, физикч хүн. Тэгээд тэр хүн ер нь айгүй мундаг арилжаа хөрөнгө олт хийдэг. Гэхдээ тэр хүн бас юу ч хэлсэн бэ гэх юм бол ингэж амьдрах ямар хэрэг байсан тий ингээд цүм хийхээр амар цүм хийн амар хямнахаар амар хямрна ингэж би амьдрмааргүй байна урт наслахгүй хаа тий Jim Simons юу хэлсэн бэ гэх юм бол цүм хийхээр би тэмдэглээд уучдгийн багц маань хямрахаараа би дагаад хямраад уучдаг юм аа тэгэл тэгж амьдрах яршиг гэд тэгээ Jim Simons юу хэлсэн бэ гэх юм бол өөрийнхөө одоо нөгөө арилжаа хийгээд ашиг олдог юмаа ер нь бол нэг алгоритм математик томьёо болгоод тэгээд medallion fund гэдэг үүсгэсэн. Тэгээд medallion fund юу юм бэ гэх юм бол 1980 илүү 70 оноос хойш тий 30 юм уу 40 жил тасралтгүй жилийн дундаж өгөөж 60 70. Тэгээд хэдэн тэрбум доллараар заяа. Тэгээд тэр нь бол гайхалтай. Яагаад вэ гэх юм бол тэрбум доллараар нэг хувьцаа авна гэдэг чинь хашийг хөдлөгдөх хэвгүй юу? Тийм шүү дээ. Тий авахаараа ингээ амар өсчдөг. Тэгээд зархаараа ингээ навс уншдаг. Тийм учраас их мөнгийг өдөртөх айгүй аюултай байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл автоматикийн мөнгөөр Монгол хөрөнгө оолт хийж болохгүй. Тий дураараа үн хашийн ингээ дээшээ доошоо савлуулчихна. Авсныхан дараа амар мундаг ашигтай харагдаж байгаа. Тэгээ ашигтай болсныхаа дараа хүмүүс ашигаа авъя хувьцаагаа багцаа зарыг гэх юм бол ингээл навс унчдаг. Тийм учраас гадаад ингээ хөрөнгө олт хийж байгаа. Тэгээ тэр Jim Simons-ийн хийж чадсан юм бол гайхалттай. Тэгээд энэ хиймэл байгаа учраас би одоо компьютер өрөөгөө компьютер ингээд юугаар ингээд дүүргэсэн. Тэгээ юу хийж байна гэх юм бол надтай төстэй хөрөнгө олт хийдэг. Тэгээ ингээ харах юм бол school community дээр бас ингээ харагддаг. Амар ядаргаатай тэр юу юм бэ гэвэл би жишээлбэл өнгөрсөн жил 3 4 5 айгу 100% авсан. Гэхдээ би өөртөө сатаа болсон. Сандраад төрүүлэг гарцсан. Дэндүү ихтэй ашиг авсан. Тэ. Ингээ судлаад хангалттай аваагүй дутуу авсан. Эсвэл жоохон сандраад эрт зарсан. Тэгээ ингээд судалгаагаа амар сайн хийж байгаа. Худалдан авалтынхаа шийдвэрээ амар зүү гаргаж байгаа. Гэхдээ хувьцаа маань өсөхөөрөө тултал нь ингээд давихгүй. Жохон ингээд удаашаад ирэхээр ингээд зарчдаг. Тэгээд
За ингээд тэгсэн ирнэ өндөр ашигтай гарсан л та өнгөрсөн жил. Гэхдээ хамаагүй өндөр байх боломжтой байсан. Тэгээ би юу дүнсэн бэ гэх бол ядаж надаа зөвлөгөө өгдөг. За эдрээ бити зар. Жохон тайван бай. Түр бэж ил та. Чи өөрийнхөө сарын өмнө юм уу 2 сарын өмнө ишээ хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахдаа ямар бат итгэлтэй байсан бэ? Тэр итгэл нь хайжсан бэ гэдэг юмыг ингээд хийдэг юм уу гэж бодоод тэгээ ингээд явсаар байгаа тийм юм айгүй хурдан хийцэн. Яг энэ надад нэг айгүй гоё мэдрэмж төрж ийн л дээ юу гэхээр яг тань дээр гараад байгаа энэ сэтгэлж байгаа шүү дээ. Ерөөсөө үндсэн одоо юу гэдгийг олын төвшний дүгнэлт гарчлаа. Савын шинжилгээ гарчлаа. Шийдвэрээ гаргачлаа. Тэнгүүд энийг хэр удаан хугацаанд барих уу гэдэг сэтгэл зүй яваад шүү дээ тий. Энэ яг манай харилцагч нартай ч гэсэн яг мэдэгддэг. Хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ гаргасан байгаа мөрчлөө нөгөө урт хугацаанд яагаад би ийшээ орж байгаа вэ гэдэг зүйлээ дахиад нэг сануулгах хэрэгтэй юм болов гэсэн зүйл аягүй ажиглагдлаа. Тэгэхээр энэ тань дээр гарч байгаа бол энэ харилцагч нартай ч гэсэн гарна гэсэн үг байна шүү дээ. Зөв үү? Яг нөгөө чиний ярьж байгаа юм нөгөө багцаа болоод одоо нэг машин авчих гэж ярьж байгаа юм уу эсвэл ер нь бол одоо манай дээр яг тэр зүйл аягүй ажиглагдчихээн л та. Одоо илүү одоо хүүхдийн багц эсвэл санхүүгийн эрхчлөлөө багц гадаад тавьцаад төвлөрж байгаа багцсан дээр байсан мөртлөө гадаад тавьцааны хашууд 1-2 удаагийн зөвлөгөө ороод ирэнгүүт за би энийг дийлэхгүй юм байна. Зөв шууд бондын багц болгоё гэсэн шийдвэрүүд гараад байгаа. Тэгэд энэ бас яг уу тэгээ зөв л тоо. Нөгөө тухгүй байдал үүсэх юм бол хэрэггүй шүү дээ. Хэрэггүй гэж үзсэн гэж үү? Тийм. Тэгэхээр заавалчгүй хувьцаа авах ёсгүй. Гэхдээ хагас жилийн дараа төрийн ханш 4500 болсон. Тэ. Тэгэх юм бол тухайн үед бас дахиад ингээд юмаа болохгүй шүү. Ингээд яагаад надад тухайн үед аятайхан зөвлөгөө өгөөгүй юм бэ гэд одоо бүдүүлгээр хэлээд гоншгоноод бити ирээрээ. Тэ. Яг гэх юм бол эхлээд хувьцаа доллар моллартай багц дотор бараг 30-40% долларын хөрөнгө оруулалт оруулсан. Яг гэх юм бол Монголын төрийн ханш хэдэн жилийн дотор нэг ингээд пуужин шиг явчихдаг учраас тэрнээс доорож нэг хамгаалчихъя гэсэн байгаа. За тэгээд дундуур ингээд төвчгөө 100% төргийн бонд болгочихъя. Тэгээд дараа нь төргийн ханш маань хог болсныхаа дараа бити тэ дахиад өөр өнцгөөсөө яриарэ гэсэн юм байна. Яг энтэй ойлтаад одоо таны 24 оны 12 сард гарч ирсэн School Community яг тэн дээр бол одоо яг жинхнээсээ таныг дагаад арилжаанд оролцож байгаа хүмүүс байгаа. Тэгээ хүмүүс нь байгаа. Тэгэл яг адилхан. Яг ялгаахгүй. Гэхдээ School Community-гийн ер нь дутаж ашигын хэмжээ хэр байгаа вэ? Яг ямар хүмүүс орж ирвэл илүү дээр вэ гэж харж байгаа таны хувьд? Яг хөө түрүүний юмыг эхлээд дуусгачих гэж бодож байна. Тэгээ скулдээ бас хамаатай. Одоо юу дуусж байгаа юм бэ гэх юм бол надаас илүү хөрөнгө оруулалт хийдэг системийг ерөөхдөө үүсгэжлээ. Одоогийн байдлаар. Тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө тест хийж байгаа. Окей. 2012 оноос 2026 оны 3 сарын 15 хүртэл ерөөхдөө тест хийчлээ. Ерөөхдөө систем маань ашигтай явж байна. Одоо дараагийн тест юу юм бэ гэх юм бол 1910 оноос 1960-70 он хүртэл бас дахиад явуулах хэрэгтэй. Тэгээ юу харагдах юм бэ гэх юм бол дэлхийн дайны үеэр юу болсон бэ? Манай тактик стратеги хэр явж байгаа юм бэ? 1950-аас 70 оны хооронд яаж явсан юм бэ? Ингээд харахгүй. Гэхдээ юу харсан юм бэ гэх юм бол 2015, 16, 18 оны үеэр технологийн хувьцаа пуужиндахдаа зөв хөрөнгө оруулалт хийсэн байна. Дараа нь ковидын үеэр айгу болгоомжлоод эхэлсэн байна. Орос Украины дайн эхэлтээ бас ерөнхийдөө болгоомжлоод ихсэн. Ер нь бол багц маань нэлээд дайжгүй явж байгаа. Тэгээд тэн дээр бас нэлээд их хөрөнгө нөгөө химэл ухаан руу хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ одоо тэр хуучны цаг үе дээр ингээд туших хэрэгтэй. Тэгээ тэр дуусчих юм бол амар гоё хөрөнгө оруулалтын шийдэлтэй болно гэсэн үг. Тэгээд энэ бол амархан биш тийм. Бараг нэг 100 гаруй жилийн хэдэн 10, 20, 30 мянган хувьцааны ханшиг ингээд шалгаж байгаа. Тэгээ ядрагатай юм юу юм бэ гэх юм бол юу яах хэвээр нөгөө тэр химэл ухааны ирээдүйг мэдэж болохгүй. Химэл ухаан угаасаа ковид дээр юу болж исэн ингээ бүгдийг мэдж байгаа байхгүй. Тэгэл тренинг датаан дотор орцсон байгаа тийм учраас ингээ химэл ухаан яадаг юм бэ гэх юм бол өөрийнхөө мэдлэгээ ингээ ашиглаад ингээ яач байхгүй. Тийм учраас
хиймэл ухаанаа яаж хөгжүүлж байгаа юм бэ гэх юм бол нөгөө юу тархины тэр түүхэн мэдлэгийн тархийг ингээ огтлоод аваад тэг ингээ хөгжүүлж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэрэн дээр ахиц хийцэн тэгээ удахгүй надаас илүү хөрөнгө оруулалт хийдэг юмтай болчихно. Тэгэл ганцхан Монголтой энийг санал болохгүй. Ерөнхийдөө Сингапур, Хонконг олон улсын түвшинд ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийнэ. Тэр бол миний эцсийн зорилго. Тим юм дээр ажиллаж байгаа. За, school community-гийн талаар таны мэдээлэл. Тийм 2024 оны 12 сард эхэлсэн одоогийн байдлаар яг миний багц ойролцоо нэг 120 130% өгөөжтэй явж байгаа. Өнгөрсөн жил янз бүрийн хүмүүсээс асуух юм бол тэгтээ яг нөгөө өнгөрсөн жил 2025 онд яг манай багцыг ингээд дагсан хүмүүсийн өгөөж ойролцоо нэг 58-аас 70% явж байгаа. Тэрнээс илүү хүмүүс олсон байгаа, тэрнээс доогуур олсон хүмүүс байгаа. Тэгээ энэ жилийн байдлаараа нэг сар аяг өвчтэй эхлүүлсэн. Тэгээ бараг 27-28% ашигтай эхлүүлсэн. Одоогийн байдлаар тэр буцаагаад нэг 15-14 рүү ингээ буурсан байгаа. Тийм байдлаар явж байгаа. Ер нь school community-д ямар хүмүүс орж ирвэл илүү тохиромжтой байгаа вэ? Өөрийнхөө малмаар байгаа хүмүүс. Тэгээд илүү хурдан хөдөлмөр байгаа хүмүүс. Яг гэх юм бол автоматикийн багцааг удаан хөдөлгөөнтэй. Тэгээ илүү их эрсдэл аваад илүү их өгөөч араас явмаар байгаа хүмүүс. Тэгээ завтай. Орой олон. Цаг зарцуулаа. Тэгээ 7 хоногт ядаж нэг 3 удаа тий оройны 9 юм уу 10 цагт нэг 20-30 минут гарах ёстой. Тэгээд сэтгэл зүгөө бэлтгэсэн хүмүүс. Яг гэх юм бол бас яг адилхан. Ягаад миний багц өсөхгүй байгаа юм бэ? Тэгээ энэ асуултын дотор юу агуулгдсан байгаа юм бэ гэх юм бол өдрөтөө чи ягаад ирээдүйг харж чадахгүй байгаа юм бэ гэдэг сайн мэдэрх ёстой. Мэдэх ёстой. Идрот гэдэг хүний зүгээс буюу санхүү үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага ер нь яг одоогийн байдлаар хэдэн төрлийн үйлчилгээ санал болгож байгаа вэ? Яг компани гэх юм бол нөө автомата байгаа. Тэгээ хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэл багц үүсгдэг. Тэгээд санхүүгийн боловсрол одоо ном тий мэдлэг. Тэгээд манад бас нэг хөрөнгө оруулалтын сан байгаа. 100 саянаас дээш тий илүү өндөр өгөөж илүү жоохон эрсдэл авъя гэсэн хөрөнгө оруулалтын сангийн үйлчлэгээ байгаа. Тэгээ би хувьдаа тий нөгөө school community тий одоо Идэр хотод би мөнгө өгмөөргүй байна тий өөрөө удирдмаар би өөрөө удирдмаар байна тий би уулын ам дотроо өөрийнхөө маллаа өдөр болгон тоолоод би яг юу эзэмшиж байгаа юм бэ мэдмээр байна гэсэн тийм гурван юм байна. Яг энэ үйлчилгээний хувьд гэх юм бол илүү задлж ярихад автоматаа бол илүү хөрөнгө оруулалт хоригдлол хийх гэж байгаа хүмүүст илүүтэй зорь одоо санал болгож байгаа. Жоохон өөдгөртэй удаан хугацааны хамгаалалт үүсгээд хоригдлол үүсгээд за энэ дээр хэвшил нөгөө сар болгон цалингаас хоригдлолдог хүмүүс илүүтэй тохиромж таарагдж байна. За тэгээд таны хэлдгээр school community буюу өөрөө одоо яг энэ арилж байгаа хийгээд хариуцна гэсэн үйлчилгээ орж ирж байна. За гуравт нь болохоор хөрөнгө оруулалтын хаалтайсан. За энэ нь бол ерөнхийдөө VIP үйлчилгээ буюу 100-аас дээш сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг гэж байгаа. За тухайн хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг мэдж байгаа харьцагч нар бол орж ирээсэй гэж бол доод үйлчилгээ бол үзүүлээд явуулаад хэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө ярианы хувьд бол та 26 он яг ямар болохоор байна, эдийн засгийн байдал ямар байна гэдэг зүйлийг бол ингээд тайлбарлалаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ жил яг ямар зүйлийн ард гарсан байх вэ? Гарчихсан байхад төлөвлөж байна. Автомат application шинэ version гарна. Хэрэглэлийг хамаагүй амар бүртгэлийн хувьд бол хамаагүй цэвэрхэн. Тэгээд өөрөөхөө тэр хиймэл ухаанаа ерөөхдөө дуусгацсан байна. Тэ? Одоо автомат хиймэл оюухан хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь янз бүрийн сэтгэл зүйн асуудал байхгүй зүгээр ингээд тэрийг мэдээж ажиглаа явчихна. Тэгээ алдаа хийх юм бол мэдээж зогсооно. Тэ? Тиймэрхүү юм гарах чинь тэгээд тэрийг ингээ улам сайжруулна. Тэгээ би өөрөө бас одоо тий ойролцоо нэг $50,000 хиймэл байхааны юмлуу ингээ хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэгээ тэрийг дахиад нэг даблдах хэрэгтэй байгаа. Эсвэл бүр тий нэг $100-200,000 компьютеруудыг худалдаж аваад
Тэгээд бүр их энэ дараагийн эдийн засгийн юу руу орно гэсэн бодож байна. Тиймэрхүү юм. Тэгээд олон улс. Миний хувьд бол олон улс. Яг гэх юм бол ашиг хийнэ гэдэг чинь 100 тэрбум төгрөгөөр хөрөнгө олт хийн үү? Нэг их найдаар хөрөнгө олт хийн үү? Нэг их найдаар хийсэн дээр. Тэг яг гэх юм бол тийм зорилго бол байна. Тэгэхээр нөгөө автоматикийн 2 дахь вершн нь одоо тун удахгүй бас мэдээлэл цацагдаж эхэлнэ. Тэгээд тэр бол бас ингээд бүлээн байгаа. За автомата дээр 3 4 саяхан нөгөө эдрот одоо Монголыг тоогоод дараараа номер 1 бүгдийг дуусгах чинь тэгээд автомата аппликейшн угаасаа Монголын хувьд заахгүй байгаа. Дандаа олон улсын хувьд заа. Тийм учраас тэрийгээ зүгээр ингээд яг адилхан шийдвэр. Тэгээд тий гадаад салбар нэ яг адилхан бүтээгдэхүүн босгол. Ямар ч бас нэг ялгаа байхгүй. Тэрэндээ хүмүүс битээ санаа зов. Одоо яг сүүлийн үед манай дээр гомдлоод бас нэлээдгүй байгаа. Би энийг үлгэл зөвшөөрнө. За автомат аппликейшн дээр нэлээд олон удаагийн давтамжтай хөрөнгө оруулалтын зөвлөгөөнүүд орж иж байна. Багцаа солигдож байна. За тэгээд автоматагийн програмын өөрийнх нь хөгжүүлэлт бол хийгдэж байгаа. Гэтэ энэ маань одоо байгаа автомат аппликейшн биш. Дараагийн гоё бүтээгдэхүүн үйлчилгээг бол та бүхэндээ танилцуулах гээд бид нар ажиллаж байгаа шүү. Тэгэхээр тооштой хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс маань өргөжлүүлээд батлаа битээ орхиорой л гэдэг зүйлийг санал болгомоор байна. За таны хувьд харилцагч нартай яг юу гэж байна? Тэгээд өөрийнхөө бэлэн байлгаарай. Тэ инфляцийн үе ирэх гээд байна шүү. Хоримтлал хэрэгтэй шүү. Тэ. Тэгээд 19 оноос санаж байгаарай. 22 оноос санаж байгаарай. 16 оноос санаж байгаарай. Тэгээ энэ дайн юм уу энэ геополитикийн маргаан өргөжлүүлээд явах юм бол зэсийн үн ханш угаасаа одоо унаад эхэлсэн байгаа. Манай когшсон нүүрс нь хэрэглээ ерөөдөө эрс буурна. Дэлхийн эдийн засаг буурна гэдэг чинь зэсийн эрэлт буурна. Тэгээ хятадууд манахаас юу авдаг юм бэ гэх юм бол зэс нүүрсийг авдаг. Тэгээ бидний дэлхийд зарах боломжтой түүхийд эсвэл өөр юу юм бэ гэх юм тэр хоёр байхгүй болчихно. Тэгээд манай валютын нууц, манай төгрөгийн ханшиг тогтвортой байлгадаг юм юу юм бэ гэх юм бол зис нүүрс. Тэгээ энэ хоёр ерөөхдөө доголдоод эхлэх юм бол төгрөгийн ханш буцаагаад ингээ яана, эдийн засаг буцаагаад яана. Тэгэл манай улс төрчнөр тийм мэдээж мөнгө хэвлэн тэгээд оюу толгойг буруутгах нь, хувийн хвшлийг буруутгах нь, татвар төлөх байгаа хүмүүсийг буруутгах нь тэгээд мөнгө хэвлсээр хагаад ард түмэн инфляц гэл яам тэгэл тэрнээ бэлэн байгаа нэ. Тийм үйл болох магадaltaй байна шүү. Өөхтэй байсан зүгээр даарч шүү. Өөхгүй туранхаа тийм орлого зарлагаа ингээ хянахгүй тийм хамаг мөнгө ингээ өрөө явчих юм бол ийм үедээ дарна. Маш гоё үнэтэй зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. Тэгээд бас ярьцлагаа яг утсан байна. Маш гоё час хийсэн зөвлөгөөнүүд бол авч ирсэн бахаа гэж найдаж байна. За тэгээд дараагийн удаагийн ярьцлаган дээр бид нар илүү дараагийн шинэ бүтээгдэхүүнтэйгээ олснаа гэж найдаж байна. Bye bye.